За бүгдийн орчин, жидун, аа, жавсум буюу 3 аврал хэсгийг уншиж байгаа тийм ээ. За үргэлжлүүлээд өнөөдөр Нева Дувдэ гэж байна. Нева Дувдэ гэдэг нь бол нэгдүгээрх нь бол Санжи гончиг, хоёрдугаарх нь өнөөдөр Чой гончиг тийм ээ. За Нева Дувдэ гэж. За намаа хараарай. Жуд ламаалаа. Самит ниймэд догмедва дагсал нямбуун чогножи анши ганги чагурлва дэни цанит жандэ чö жишээсүн бичээрэй гэж. За самит ниймэд догмит сог ёндон жадвуу гаарандон дамбын багжужийн намжин дэмба чойгончгийн овоо гэж тийм ээ. За жодон дээр бол яг ч одоо цанит гिचээгөө овоо гэсэн тавьсан байна. За тэгэхээр ёндон жад буюу амин одоо эрдэм энэ юу хэлж байгаа юм бэ? Тэгэхээр одоо энэ жүд ламаа дээр байгаа. За хэдүүлээ дугаарлаад хэлсэн тийм ээ. За самит энэ бол нэгдүгээрх нь. За ниймэд гэдэг нь бол хоёрдугаарх нь. За энэ самит ниймэд гэдэг бол гогдонжийн ёндон гэдэг тийм гогдонгийн одоо хоёр эрдэм олон эрдэм бий л дээ гогдонгийн тэрний хоёр нь бол энэ самит ниймэд. За доор бол тус тусдан тайлбарлаж тэр үед нь яриад байв. За дог медва гэдэг нь бол 3 дугаарх нь. За 8 эрдэм гарах ёстой шүү дээ тийм ээ. Тэрний бол 1 2 3 бол энэ ба. За энэ дог медва гэдэг бол бас мөн одоо гогдонжийн ёндон байгаа. За дагсал нямбуун чогножи гэдэг нь даг гэдэг нь бол дөрөвдүгээрх нь, халва гэдэг нь бол тавдах нь, нямбуун чог гэдэг нь бол дурагдугаарх нь. За ганшиг ганги чагурлва гэдгийг ганшиг гэдэг нь олоодох нь, ганги гэдэг нь аймтах нь. Чагурлва дини цанид жандайчоо гэж. Энэ бол одоо юу гэж энэ 8 бол те за ганшиг чагурлва, ганги чагурлва гэд. За энэ доор тэгээ тайлбарлана. За энэ хоёр үнний одоо цанижин гэдэг нь бол ийм хоёр үнний ийм мөн чанартай ийм зүйлийг бол чö гэж хэлнэ гэж. Чö гончиг гэж хэлнэ гэсэн санаа. За энэ дини гэдэг нь бол одоо гүнзүүдэм ба гогдон өмшөө гүнзүүдэм ба дондон дэмбаг бол хэлж байгаа юм биш шүү. Дэмбаны дини гэдэг нь бол гогдон ламдин хоёрыг хэлж байгаа. Гогдон ламдин. Тэгэхээр бол дээрх одоо энэ 8 эрдэмтэй за тэгээд ийм одоо говьи дэмба буюу хорхойн үнэн мөн мөрийн үнэний мөн чанартай ийм зүйлийг бол ном чухагдээд жүд ламад бол зарлигласан байна гэж. За шээсүн бичээрэр гэж хэмээн зарлигласан байна. За ёндон жад ёддэ гэж. За одоо тус тусд нь бол одоо банчин сономдав зам бол одоо тайлбарлаж өгч. За 8 эрдэм бол юу байна вэ гэхээр дадуг гис мушир даг минүбис самду мэви ёндон гэж. За нэгдүгээрх нь самит гэдэг нь бол самду мэдвийн ёндон. За энэ юу хэлж байгаа юм гэхээр дадуггис мушир дагвар минүба гэж. Дадуггис мушир дагвар минүба. За өчтөр одоо юун дээр гарсан тийм ээ? Санжаа гончигийн эрдэм дээр бас гарч исэн. Нөгөө ёндон дэний дадугийн догцол зовгийн зүлжээс дог минүвийн ёндон дадуг гэж гарсан тийм. За тэр даа бол одоо нэр томьёо болоод догва гэдэг нь намдуг тийм ээ намдуг гэг гар мушир дагвар минус муши гэдэг нь бол одоо дөрвөн мухар гэсэн тийм. Түүгээр одоо шинжилж үл чадах мушигээр буюу дөрвөн мухраар бол одоо шинжилж үл чадах учраас одоо самду мэби ёндон гэж тийм ээ
сэтгэшгүй, санашгүй ийм эрдэмтэй гэсэн яг чой гончиг. Чой гончгийн нэгдүгээр эрдэм бол ийм баг. За Ладогийн мөшир дагвар минь үү. За энгийн улсууд бол жоохон баг зүгээр тойрын одоо улсууд дүүрээ дагрыг утсан улсуудад бол гайгүй те. Даадан намдуг минь танид мөн намдугаар бол мөшир дагвар минь. Мөший бол яна юм бинчав тийм ээ. Амаадаа энэ одоо няга имба тэгээ амаадаа энэ чимаадаа маимба чимаадаа имба амаадаа маимба тэгээд няга маимба гэсэн мөчир дагвар минь сандо мэв. Сандо энэ бол нэгдүгээр хэн. За тэгээд лайнын жирэг бадан барилвис нийсү мэв. За хоёрдугаар тэгээд самит ниймэд гэдэг нь бол тийм ээ. Лайнын жирэг бадан барилвис чой гончиг бол найдын юмн туга хагдсан учраас нийсү мэв юм доо. Лайн юмн хоёр байхгүй. Түүнээс хагдсан ийм одоо хоёр хоёр үгийн одоо эрдэмтэй. Тэр хоёр нь бол лайн юм хоёр тийм ээ. Лайн юм хоёроос хагдсан ийм хоёр үгүй гэсэн ийм эрдэмтэй юм аа. За цүлмийн ижижин догва жирэгва мэвис намдаг мэвэн юм. За энэ намдаг гэдэг нь одоо энэ шүү дээ. Энэ дадаг гэдэг нь догвог хэлж байгаа шүү дээ бас. За цүлмийн ижигийн тийм ээ ёсон бусын ийм ижижин догва жирэгва мэвис намдаг мэвэн юм. Өнгөч намдаг мэвэ. За 3 дугаар хэрэг тийм ээ. За тэгээд бол яг хөө цүлмийн ижиж намдгын үндэс суурь нь бол одоо дагдуу зэмбийн зимба байгаа шүү дээ. Дэмбэр дүүр зэмбийн зимба, дон домбор дүүр зэмбийн зимба. Умаар анжидуу ёсонд бол дон домбор дүүр зимба. Түүн дээрээсээ үндэстэй цүлмийн ижиг намдаг. Анханасаа үндэс суурьаасаа бид нар байхгүй зүйлийг байгааг эндүүрч гэсэн ийм одоо үзэл байгаа учраас тэр баримтлалаас бол бусын одоо ийм ижид бол төрдөг. Тэр одоо ижижин догва буюу те ижид юм ба ийм намдгууд төрдөг. Тэгээд бол яг нь бид нар тэрнээсээ улбаалаад бол тэгээд очиг шидан дэмүүг за тэгэл одоо ата жүтөө уур хилэн шунал тачаал бүгд төрн тэгээд бол үйл хурааж. За чой гончгүй бол энэ бүгдээс хавсан ийм зүйл байдгүй учраас юу намдах мэвэн юм бонг хин атхаг үг тэг рангийн овуула дема мэдвис дагвын юм бонг. За дагсал нямбуун чогнижи гэдэг нь дагвын ямдан гэдэг нь бол юу хэлж байгаа юм бэ? Тэгэхээр өөрийнх нь мөн чанарт бол хэр үгүй учраас ийм асар ариуны ийм эрдэмтэй юм аа. Дагвын юм. За чой гончиг бол ном чухаг дээд гэдэг бол мөн чанарт нь одоо тэр буртаг байхгүй гэж. Жида жинэд салвис салвын ямдан. За дагсал гэдгийг дагвын ямдан салвын ямдан. Энэ бүгдэн дээр нь ямдан гэдгийг нь бол ингэж зарлуулад явах хэрэгтэй шүү дээ. Жида жинэд салвын. Жидава буюу домбонид. Жинэдва буюу гүнзүба. За энэ дон домбоо болоод гүнзүбаг бол одоо тодруулж байдаг учраас ийм тодорхой ийм гэдэг. Салвын ямдан. Банжа жомбор нүвис нямбын ямдан. За төвчтгүүнийг одоо дарж чаддаг учраас бол ерөнгийн эрдэмтэй. Гогдонд ламдан нижи ёндонны ам ёвич. За гогдонд ламдангийн хоёр одоо энэ хоёрын эрдэм одоо байгаа учраас тийм үү. Ер нь бол байгаа гэхээр гогдон ламдангийн эрдэм байгаа нэг 3 дахь зүйл шиг ойлгогдоод байна. Тэр би жоохон буруу яриад. Ер нь гогдонд ламдан нийжи ёндон энэ өөрөө ер нь чой гончиг. Чой гон. Гогдонд ламдан тийм ээ. Хорхун үнэн, мөрийн үнэн хоёрын одоо энэ эрдэм бол өөрөө чой гон. За тэгэхээр 8 дугаар эн чинь тасал нямбуун чогножиг тийм. Гогдон ламдан гэдэг нь 7 8 шүү дээ. 7 8. Ганшиг ганги гэсэн тийм. Ганшиг ганги чагруулва гэдэг нь ганшиг гэдэг нь бол энэ гогдон хэлж байгаа. Гогдонгийн юм. Ганги чагруулва гэдэг нь бол аливаар одоо юугаар гэх юм уу те алимбэр чавгадан барлва юм бэ гэдэг. Энэ шунал тачаалаас одоо хагцуулж байгаа юм бэ гэхээр энэ ламдангаар
чаврал баг. Ганшиг гэдэг нь бол гогдон гэлж. Ганги гэдэг нь бол ламдан гэлж. Ийм чавгадан барлаа. Ийм одоо Дембанижийн цанижин гэж. Дембанижийн цанижин гэдэг нь ийм одоо гогдон болоод ламдангийн мөн чанартай. Ийм бэлэг чанартай зүйлийг л чухаг дээд одоо ном чухаг дээд гэх юм уу чой гончиг хэлж байгаа маа. Тэгэхээр гогдон ламдангийн эрдэм буюу одоо гогдон ламдан ер нь бол гэж байгаа юм л үү. За гогдонд ламданныгийн ёндонны нам ёбич хэрэг дүүна дамбуудаг чиманий сүдүүаин гэж. Хураангуйл бол эхний 6 нь зүйлийн 2 буюу гогдон ламдан хоёртой бол хураагдж байгаа маа. Дамбуусум гогдонжийн ёндон чамаасум ламданжийн ёндон зүүдүү вечэр тийм ээ. А дамбуусум гэдэг нь бол самид ниймэд догмод ба гэдэг. Самид ниймэд догмод ба. Юу лээ? Самдумэви ёндон нийсүмэви ёндон тийм ээ. Лайд юмон жирэг бадан барил нийсүмэви ёндон догмодва гэдэг нь цүлмийн ижижин догва жирэгва мэвс намдаг мэв. Энэ бол гогдонгийн ёндон болж байгаа. Гогдонжийн ёндон. За тэгээд баггүй ёндон, салви ёндон, нямби ёндон бол ламданд бол хураагдана гэж тийм ээ ламданд. Чамаасум ламданжийн ёндонд үгүй. Тэр Берна Нямарангийн овоо мумбис дагватан гэж. За жишээлх юм бол үлгэрлвэс наранд бол нарны өөрийнх нь мөн чанарт бол харанхуйга бол байхгүй. Харанхуйгаар бол одоо хагдсан ийм арилсан ариун байдагтай адилхан гэж. Мөн яг уу гэхээр оцор провис салва гэж. Тийм ээ. Даггүй ёндон, салви ёндон, нямби ёндон гэдгийг бол одоо бэгээр үзүүлэх гэдэг байна. Тийм ээ. Нар бол өөрийн мөн чанарт нь одоо харанхуй байдгүй учраас одоо ариун даггүй ёндонтай. Оцор провис салва гэж. Гэрэл нь одоо тэгээд түмэн зүгтээ цацардаг учраас бол тодорхой салви ёндон лен шинжи мумбажимби ёндондон дамбаа гэж. Одоо тэгээд бусад газруудын яах нь харанхуйг одоо дарах ийм эрдэм луга төгс байдагтай адилхан юм аа. За энэ нь бол Дэншин Мумбажимби ёндон гэдэг нь бол нөгөө Нямби ёндон тийм ээ. Нямби ёндон. Нямби ёндон. Буюу одоо чой гончиг бол үйл Нисванис луга хагдсан байдаг. Тийм ээ. Дэншинжи Мумбажимби ёндондон дэпаа. Гав юм бичрэр гэж. Дэнэтлээс чагварл нийтний гогваадан чагварл нийтний гогваадан дамжээдэм ба даги дүйс горимжишин дэдагжин ёндон сүмсүм жирэгжаа гэж. Ёндон сүмсүм жирэгжаа. За тэгэхээр энэ Б нь бол одоо энэ үлгэрлэн одоо нараар чой гончгийг үлгэрлэн үзүүлж байгаа нь бол гол нь бол ламданд жарлуулж ламданд бол холбогдох ийм Б үзүүлж байгаа шүү. Зов бол голлон ламдан ла жарлж байгаа ийм Б. Жэдэн. За юу гэж байна? Дагсуг сүмний нийшин ноо гэж. За даггүй ёндон тэргүүтэй. Даггүй ёндон гэдэг нь даггүй ёндон, салви ёндон, нямби ёндон бол үүтэй энэ гурав нь бол нар луга адил. Нартай адил. Хэмээн зарлагдсан гэж. За саяны нартай адилхан гэдэг нь бол тэгэхээр бол Банчин Сонон дагуу ламын айлдж байгаа айлдуурууд нь жишээ нь хүртэл уг гарвалтай тийм ээ. Жүд ламын одоо ийм үүтэй баг тийм ээ. Хүн угсаа байгаа. Шээсүн гэж. Чой гончиглоо энэ нийс уяатай гэж. За ном чухаг дээд гэдэг дотор бол хоёр янзаар ялгана. За тэр нь бол гоглом нийс уяа гэж. Гоглом буюу гогдон ламдан. Хорихын үнэн, мөрийн үнэн хоёр бол хоёулаа чой гончиг юм аа. Чой гончиг дотор нь гогдон ламдан гэж байна. Нийс уяа. За энэ хүртэл бол жидэн дээр бол чой гончиг дүүрч.
За сумба дүвдэ гэдэг нь сумба нь болвол юу лээ? Дэндүн гон. А ураг чухагдээд. За дэнитлээ. Жида жинэд нангины ишээ сэгва дагвичэр лодон чирми догви цуг амьд ёндон дандан нийт жээсүн гэж. Жээсүн. За мөн одоо 8 эрдэм ярьж байгаа шүү дээ тийм ээ 8. За жида жинэд нангины за жидави ёндон жинэдва ёндон нангины ишээ сэгва дагвичэр лодон чир мэдугын цоггүй ёндон дамжин ёндон за ингээд хараа тийм ээ. За жээсүн. За ёндон жаджин ёдтэй гэж. За одоо энд ингээд тус нь бүгдийг тайлбарлана. Ёндон жад юу гэхээр жида жинэд ба сосоо рангийн рэгви цүлжис сосоо рангийн рэгви цүлжис сигва даггүй ёндон нэг гэж. За эхний хоёр тийм ээ. За энэ дугаарлах уу яах вэ тань? Гайгүй юу? М. За ерөнхийдөө ойлгомжтой тийм ээ. За жида жинэд ба сосоор ангийн рэгви зүлжээс гэдэг нь бол жидава жинэд ба дон дамба мөн гүнзүүгийн чой бол тус тусад нь ингээд сосоо рангийн рэгви зүлжээс бол яах нь сэгвийн тийм ээ болгоож байгаа. Жидава жинэд ба хоёулангийн нь бол одоо төр шалтгааны үүднээс ингээ болгоож байгаа. Учир шалтгааны үндсэн дээр болгоогоод түүнийгээ дахин дадуулан бясалгаснаар илтэд болгож онсомдууд. За тийм. Ингэж болгоож байгаа энэ бол дагвын яндан нэг гэж. За жидава дагвын яндан, жидава дагвын яндан, жинэд ба дагвын яндан ийм хоёр яндан. Тийм ээ жидава сэгвэн яндан, жинэд ба сэгвэн яндан ч гэж. Ийм хоёр. Симжанжин жудлаа ишиг нэмбу ядвар онсомдуу сэгва дагвын яндан гэж. За амьтны одоо сэтгэл үндсэнд бол бурхан болох тэр үндэс язгаар нь байгаамаа гэдгийг бол илтэд болгоосон бас ийм эрд. Ишээсэг ба дагвичэр. Ишээсэг ба гэдэг нь бол юу баг? Ишиг нэмбу ядвар сэгва, сэгвэн юм. Энэ бол гуравт нь. За одоо жоохон одоо ярих нь зөв юм болов уу? Ер нь бурхан болоод эм бүгдийг бараад эм бүгдээ төгсөөд бурхан бол. Тэр мөн чанар нь бол бүгд одоо хамаг амьтанд бол тэр мөн чанар байгаамаа. Бурхан болох язгуур үнд одоо хөрөнгө нь бол байна. Бурханд бол одоо бидэнд байхгүй эрдэм ер нь бол бурханд байхгүй. Бидний бүхэл эрдэм бидэнд байгаа. Хамгийн гол нь бол бид нэр тэрийг тордож одоо тодорхой болгож тэр бүртгэгийг арилгаад угаад цэвэрлэх шиг л ийм зүйлсийг л хийх нь. Тэгэхээр бол бидэнд бол тэр хүн болох үндэс язгаар нь дишиг нямбу энэ бол байгаамаа. Ми шим бол байгаамаа. За энийг бол одоо илтэд болгох юм юм бол дэндүн гончт байгаамаа. За чагваадан хогваадан мамбин дэва сүмдэн барилвын яндан гэж. Чагва гэдэг нь бол нёндвийг хэлж байгаа. Чагва гэдэг. Нёндв. Нёмон нисванисын түүтгэр энэ онол тачаал гэдгээр бол нисванисын түүтгэрийг хөлөөлүүлж хэлж байгаа үг нь. Тогва гэдэг нь бол шидэв юм байна. Мэдгэтгүүний түүтгэр. За чагва гэдэг гол одоо энэ хүсэл тачаал шунал гэдэг нь бол нисванисаас ангижирч даажимбын гомфон тоглох. Бол гол саад болдог зүйл. Тарваа тоглоход гол саад болдог зүйл нь бол энэ нёндв юм. Тогва гэдэг нь бол шидэв. Мэдгэтгүүний түүтгэр гэдэг бол бурхны хутгийг олоход гол саад болдог зүйл нь шидэв буюу мэдгэтгүүний түүтгэр. Тэгэхээр чагваадан, тогваадан гэдэг нь чагва гэдэг бол нёндв юм байна.
Тогва гэдэг нь бол шидэв юм байна. Ингэж хэлж байгааг бол ингээд авах. За Мамбин Дева сүмдэн барилвын ёндон гэж. Мамбин Дева гэдэг нь бол юу гэлж байгаа. А баг хүлэгний одоо баг хүлэгний нянда, тэгмэн няндаг хэлж байгаа. Мамбин Дева, Мамбин Дева. Тэр нь юу хэлж байгааг гэхээр зөвхөн ганц өөрийнхөө тухайтад нирваныг одоо тусаж чухалчилсан. Ранит жигүү чидүү тарва донду нирвын донду нирваг бол Мамбин Дева гэж. Мамбин Дева. За гиндэн гонч бол яах вэ? Чагваадан, тогваадан чагва гэдэг нь бол одоо дотроо дид хэсэг шиг тийм ээ. Бас энэ чагва гэдэг нь нэг, тогва гэдэг нь бол одоо хоёр дахь Мамбин Дева гэдэг буюу ранит жигүү чидүү тарва донду нирва. Ийм одоо гурван зүйлээс хагдсан ийм эрдэнэтэй юм. Тэр зөвхөн одоо өөрийнхөө төлөө хүн би зовлонгоос гэтлээ, нирваныг олъё гэж бодсон энэ байдал болсон байна. За эрэггүй яндан гэж. Эрэггүй яндан. Язгуурын одоо эрэггүй яндан. Долвийн яндан. За рэгдэлжийн яндан дандаа баг тийм ээ. Рэгдэлжийн яндан. Рэг долвий гэдэг нь бол гитлэхүйн одоо эрэггүй яндан, долвийн яндан. За ийм одоо 8 Дүүна дамбуудаг чиманису дүүа янде дамбуусум рэггүй яндан чимаасум долвий яндан дүүд үеч. За энэ бол тэгээд байгаа. За ийм одоо 8 эрдэнэтэй гэж. Яна сүм ёдтэй гэж. За түн дотор нь одоо ялгах юм бол 3 байна. Нянтой, Аранжил, Тэгчинжийн гиндэн гончиг намсуу гэж. Гиндэн гонч. За нянтой гиндэн гончиг бол нянтой тонломоос дээш ярих. Тэ? Нянтой тонломба, нянтой гомломба, нянтой мелуламба 3 болов яг нь. Нянтойжийн гиндэн гонч. Аранжил бол мөн адил. Аранжил, тонломба, гомломба, мелуламба бол Аранжил гиндэн гонч. Тэгчин одоо гиндэн гонч бол тэгчин тонломоос дээшээ ингээд гончиг болж байгаа. Гончиг. Чухаг дээд гэдэг. Тонломоос. Ийм одоо 3 гиндэн гонч. Тэгэхээр бид нар одоо Санжаала жавсуучуу, Чойла жавсуучуу, Гиндүнла жавсуучуу гэд гончиг сүм залбирахад бол Санжаа гончиг. Эхнийх нь бол Санжаа гончиг маань бол юу вэ? Думаажэсэг ёндон жаддан дамби жамнаа тартуу. Тэ думаажэсэг ёндон жаддан дамби жамнаа тартуу. Гэд одоо ингээд тэгэл одоо бодож явах хэрэгтэй байна шүү дээ. Тэр жүүд ламаад байгаа думаажэшин сүнжидүү шанжи жинжи догмон ба чиндэн зэдэн нүүвэрдэн доны дамби санжааны энэ одоо жүүд ламаагийн одоо энэ дөрвөн шатыг тооцох юм бол тэгээд 8 гэдэг хэлт болов. За тэгээд чой гончиг. Тэгээд чойлож авсууч юу гэхэд чой гончиг одоо мэд тийм ээ. Мөн одоо самид нэмэд догмодоо дагсал нямбон чогнэж ганшиг гангийн чагруула энэ цанид жандаа чой гэд гогдон ламдангийн одоо мөн чагтай ийм чой гончиг бол. За гиндэн гончиг бол одоо энэ тийм ээ. Жида жинэд нангины ишээсэг бадагүй ч лодон чирмэд байгуйцуд амьд ёндон дандаа энэ жууд ламаа. Яна сүмдэ нянтойдон Аранжил Тэгчинжийн гиндэн гонч. Тэгэхээр гиндэн зааж авсууч юу гэхээр их баг хүлэгний гиндэн гонч бол биш үү. За сүмба гүнзүвдэн дондонбийн жавжийн чадвар гэж. Янгуу холоод үнэмлэхүй авралын одоо ялгамжаа нь юу юм бэ? За энэ бол зайвын савжид шүү дээ тийм ээ. Зайвын савжид 5 хэсгээс одоо жавсан буюу одоо 3 авралыг бол 5 хэсгээс үзүүлнэ гэсэн. За эхний одоо нэг бол яваад одоо юу 3 дугаарх зайвын савжид сүмба шүү дээ тийм. Юу гүнзүвдэн дондонбийн жавжийн чадвар гэж. За үнэмлэхүй болоод янгуух одоо үнэмлэхүй авралын ялгаа нь бол за урдын одоо хажиг бол бон араба намаа хажиг бол юу гэсэн бэ? Зашил
заваа шир бас лүн татж байгаа. Заваа шир. Тэгэхээр энэ хажиг болвол амаргүй байгаа. Заваа ширийн лүн татж одоо бодлоо тавьж байгаа ийм хажиг шүү дээ. За заваа ширүүд юу гэж юм гэхээр жумдаан дайжи чой ганшиг Дюадины зүншээсүн түжээ тамжид ливинч Дэна дэдэг Зумбаийн хэмээн зарлигласан байна. За тэгэхээр энэ заваа ширвийн энэ зарлиг дээр үндэслээд хүнзүүвийн жав тамжид дүжээжийн жав, дон домбын жав тамжид дүмажээжийн жав гэж бол үзэж байгаа. За энэ заваа ширвийн лүн одоо эхлээд юу гэсэн үг вэ гэхээр жумдаан дэжин чой ганшиг гэж. За бурхан багш бээр жумдаанда тийм ээ. За ялж төгс нөхцсөн бээр чой ганшиг лүад энэ. За аливаа зүйл бол хуурмаг байгаа тэр нь бол худал юм а хэмээн зарласан. Гомбол өдвийн гэгэний зохиосон заваа ширв шүү. Хоёрдугаар бурхан гэж тийм ээ. Жумдаан дажи чойган шиг лүадины зүн шээжаас. За дүжээ тамжид за тэгэхээр юу хэлж байгаа юм бэ? Тэр хуурмаг гэдэг нь юу хэлж байгаа юм гэхээр дүжээ тамжид лүвин чой гэж. Мөнх бус зүйл хуран одоо үйлдсэн буюу мөнх бус бүгд хуурмаг зүйл юм а гэж. Тийм учраас тэдгэрийг бол одоо юу гэж байна? Дүжээ тамжид лүвинчөө. Дүжээ тамжид лүвинчөө гэдэг нь одоо дүжээ тамжид лүвинчөө буюу хуурмаг буюу нэг ёсондоо гүнзүү дэм баг хэлж байгаа. Янгуу хүнэн. Мөнх бус бүх зүйл бол янгуу хүний юм а гэж хэлдэг байхгүй. Дүжээ тамжид лүвинчөө гэдэг нь лүвинчөө буюу гүнзүү дэм баг. Дүжээжин чөө тамжид гүнзүү дэм баг гэж. Тийм учраас тэдгээр бол зүмбаин гэж хэлж байгаа. Худал юм а. Тийм ээ. За санаа нь бол одоо бид нар бодож байгаа шиг мөн чанар нь бол тийм биш. Мөн чанар оршихгүй одоо бидний бодож байгаагаас бол өөр байгаа гэж байгаа шүү дээ. Өөр. Тэгэхээр бол худал хуурмаг ингэж нэ. Шээсүн хэмээн зэрсэн. Тэгэхээр зүншээс дүжээ тамжид ливинчөө гэдэг нь бол дүжээ тамжид ливинчөө буюу дүжээ тамжид хүнзүү дэм ба юм аа. Хүнзүү дэм. Яна дэдэг зүмбай. Хэмээн зарлигсанд бол тулгуурлаад хүнзүүвийн жав тамжид дүжээжийн жав буюу янгуух аврал бүгд бол мөнх ус авралыг хэлж байгаа юм аа. Мөнх усын ийм авралыг. Дондомбын жав тамжид дүмажээжийн жавсуу мараашин гэж. Дондомбын жав буюу үнэмлэхүй аврал гэдэг бол дүмажээжийн жав буюу одоо мөнх ийм авралыг хэлнэ гэж. За ингэж тэ дондомбын жав тамжид дүмажээжийн жавсуу мараашин. Энэд жүд ламын дэлчинжийн дондуу чадвааны мэтэдэ гэж. За энэ маяга бол жүд ламын одоо их тайлбарын утга хэмээн номнох нь бол таарахгүй маа гэж. За жүд ламаа буюу майдрын гэгэний одоо айлтсан жүд ламын одоо тайлбар байгаа дэлчин. За энэний утга тэгэхээр бол энэ юу дондомбын жав, хүнзүүвийн жав буюу янгуу хаврал, үнэмлэхүй аврал гэдгийг үзүүлж байгаа жүд ламаагийн хэсэг байгаа. Тэрний одоо тайлбар дээр нь энэ маягаар хүнзүүвийн жавыг бол дүжээжийн жав байх хэвээр. Дондомбын жав гэдэг нь дүмажээжийн жав гэдэг. Энэ маягаар ингэ тайлбар. Таарахгүй гэж ингэ. За ингээ хоёр ном дамжуулаад ярьж штэ. Тэгэд хажиг юу гэж бодож байна гэхээр заваа ширвийн эхлээл лүнг хараад тийм бол ингэж хүлээж авч байна тийм ээ. Хүнзүүвийн жав бол дүжээжийн жав юм. Дондомбын жав тамжид дүмажээгийн жав юм. Тэгээ энэ дагуугаа бол тэр жүд ламаагийн дэлчингийн утгыг бол хэлж байгаа. Мэтэдтэй. За тэгээд ингэж тавих нь бол таарахгүй. За тэгэхээр хажигийн санаа бол ийм байна. Тэгээд дэлба дэнэ шадвин гэж. За дэлба дэнэ шадвин юу гэж байна? Шадвин дүжээдан гав дэр зашир сүмбийн дүжээний дом бижиг биш. За тэгэхээр жүд ламаагийн тайлбар тавьж байгаа дүжээ гэдэг санаа одоо саяны тэр заваа ширвийн татсан дүжээ гэдэг хоёр бол хоёр өөр утгатай юм илэрхийлж байгаамаа. Хоёр өөр зүйлийг хэлсэн болохоос хажиг таны бодож байгаа шиг нэг зүйлийг илгээд байгаа юм. Энэ хоёр ч юм уу. Хоёр өөр утгатай дүжээ юм аа. Дом мэжиг үчирдээ нэг утгатай биш юм аа. За тэр нь юу хэлээд байна вэ гэхээр амаа лайнжис дүй жавала шажин гэж. Эхнийх нь бол одоо тэр эхнийх нь гэдэг нь заваа ширв дээр дүжээ гэдэг нь ямар утгаар хэлсэн юм бэ гэхээр
лайн юнжис дүйж яваалаа шатжин. Үйл нясванисаар одоо хуран үйлдэх буюу үйл нясванисын ирэхээр одоо бид нар хэлдэг болж байгаа шүү дээ, тийм ээ. Тэр бүгдийг бол номонсон ийм утга юм аа. Заваа ширвт гарч байгаа нь бол гэж. Чима жүжинжийн дүжэвала шадвичэр гэж. А хоёр сүүлийнх нь буюу тэр жүдламагийн дэлчин дүжээ гэдэг нь бол уг шалтгаанаар бол одоо юмс үүсэ тийм ээ. Нөхцөл шалтгаан нь бүрдгээр юмс үүсдэг штэ, үүсэж бий болдог. Тэр бол ингээд жүүдэнжин буюу уг шалтгаанаар одоо хуран үлдэгдсэн ийм мөнх усыг болж байгаа гэж. Тэр хоёр өөр зүйлийг нэрвэж. Нэг нь үйл нисванисаар үүсхийг бол дүжээ гэж хэлж байгаа. Нөгөөх нь уг шалтгаанаар ингэж үүсхийг бол дүжээ гэж чадварчраа гэж. За хэрвээ тийм биш бол нөгөө талаас нь эда маянна гэж. Эда маянна цүгүний ламжийн додва тартүгвийн жав маянбар жүрдээ гэж. За сүгүний тийм ээ. Бурхны одоо дүрст хоёр лагшин болвол ламжийн додва тартүгвийн гэж. Өрийн одоо эцэс чандад хүргэх ийм аврал бол биш болох гээд байна. Хажиг таны бодож байгаа шигээр тавих юм болвол тийм ээ нөгөө бүрлгүү ягаад гэвэл хажигчин болвол дүжээ буюу мөнх ус байх юм бол энэ бүгд бол гүнзүвийн жаваа гэж байна шүү дээ. Тийм ээ гүнзүвийн жав. Дүжээжийн жав тамжид гүнзүвийн жав. Тэгэхээр бурхны сүгүү бол дүрслагшин болвол дүжээ шүү дээ. Мөнх ус шүү дээ. Тийм ээ тэрний нэг жишээ нь бол одоо гомбо шагжаа төвөө шүү дээ. Тийм ээ бурхан багш бол өөрөө сүгүү тийм ээ бүрлгүү шүү дээ. Хувилгаан лагшин тийм ээ донгуугийн одоо төгс жаргалангийн лагшингийн илгээсэн одоо нэг хувилгаан лагшин замб төвд морилсон шүү дээ. Тэгээд бол одоо бурхан багш чинь одоо замб төвд морилоод ихээс мэдлээд за тэгээд одоо хамгийн сүүлд нь бол одоо насан эцэлж байгаа ийм одоо тохиолыг үзүүлж байгаа шүү дээ. Тэгэхээр бол мөнх ус байгаа үстэй. Тэгэхээр бол мөнх ус юм чинь дүжээ юм. Дүжээ учраас энэ бол бурхны одоо тэр бүрлгүү буюу сүгүү бол тартүгийн жав биш. Чандын одоо аврал биш болж ингэ харах гэдэг. Хажиг таныхаар тийм ээ. Гэсэн санааш эда маюна зүгүний ламжин додва тартүгийн жав маянбар зүрдээ дон дамбын жав маянбар хажиг та өгүүлсэн шүү дээ гэж. Дон дамбын жав маян. Дон дамбын жав маян бэ те дүжээ юм бэ ч гэдэг байхгүй. Дүжээ на гүнзүвийн жав юм ба. Дон дамбын жав маянбын чава хажиг та одоо хайлган жав дээ гэсэн. Нааш тийм ээ. Тэгээ дон дамбын жав маян бэ ч дагхай гэдэг шүү дээ тийм ээ. Дагхай. Тийм ээ. Ранлуг дэнижийн чадвар нэ. За тэгэхээр бол хажиг таны одоо тэр дүжээжийн жав нь гүнзүвийн жав, дондомбын жав тамжид бол дүмажигийн жав тамжид дондомбын жав гэж тавьж байгаа ч байхгүй гэдгийг бол энэ гар бол ингэж гаргал тийм ээ. Тэр үнэхээр одоо дүжээ гэж тавихаар сүгүү хойжин татж байгаа нь бол тэгэл сайхан. За аранлуг дэнижийн чадвар нэ гэж. За аранлаг өөрөө Банчин соном давг ламын одоо аранлаг бол ямар байх вэ гэхээр энэ янгуух аврал үнэмлэхийн одоо аврал гэдэг ямар ялгаатай юм гэхээр чадварны лүнгийн чонхор чөөж дон дамбын жав маяндэ дон онсумдуу догвын тав замдуу дэнжи дон омбор догва тартугвийн цэ сэндар бамар жавын рексүн авич. За энэ одоо их ярьдаг үү? За юу гэсэн үг вэ гэхээр дүнгийн чонхор. За одоо бид нар чонхор үзсэн шүү дээ, тэ. Догвын чонхор, домби дамч намны дэ дүн дүн дог дагны доо гэд додын лүн байгаа тийм ээ. Бурхны одоо сургаалыг бол хоёр хэсэг. Нэг нь бол дүнгийн чонхор, нэг нь догвын чонхор тийм ээ. Дүнгийн чонхор, догвын чонхор. Одоо дүнгийн чонхор бол чойж дон домбын жав маян дээ гэж. Дүнгийн чонхор бол дон домбын жав биш юм аа. Үнэмлэхүй бол аврал биш юм аа. Яагаад вэ гэвэл дон онсумдуу догвын тав замдуу дэнжи гэж. Дон онсумдуу догвын тав зам юм аа.
За үнэн утгыг болвол элтэд одоо онж таньж мэдэх болвол арга хэрэгсэл төдий юм аа. Арга хэрэгсэл төдий юм. Энд дон омбор дугуй тар түгвийн цээ гэж. Дон омбор дугуй тар түгвийн. Харин дүнгийн чонхор бол ердөө тэр үнэн утгыг мэдэх арга төдий юм байна. Харин тэр үнэн утгаа бол илт онж одоо эцэст нь хүртэл таньж мэдсэн тэр цагт бол энэ лүнгийн чонхор гэдэг маань бол Синдар Бамуржавын Риксү Найва юм байж. Синдар гэдэг нь бол завийг хэлж байгаа. Энэ син гэдэг нь. Завь мэт бол төвчж үлдэх ийм зохистой ийм одоо язгуурт хамаарагдах зүйл юм а гэж. За тэгэхээр бол лүнгийн чонхор гэдэг бол одоо тэр биднэрт одоо танин мэдэх зүйлсээ мэдхийн тухайтад одоо хэрэглэх арга хэрэгсэл нь болохоос дондомбын жав болов тийм ээ. За одоо голыг гатлахад одоо том нуур далай тэнгисийг гатлахад бол одоо дүсэн гэдэг тийм син гэдэг. Дүсэн гэдэг. Одоо завь одоо ийм усан онгоц шин тэр хэрэгтэй шүү дээ. Тэгээд одоо нөгөө эрэгт хүрсэн цагт бол эндээ суугаад байхгүй цааш явахын тулд түүнийгээ орхиод ингээ яв. Тэр завиа орхиод явдаг. Яг усан дээр явхад бол тэр завь нь бол хамгийн хэрэгтэй. Нөгөө эрэгт нь хүрсэн цагт бол усаа орхиод ингээд. Энэтэй адилхан дүнгийн чонхор гэдэг бол үннийг танин мэд. Энэ сургаал бол зарлиг сургаал нь бол үннийг мэдхэд арга хэрэгсэл. Завьтай адилхан. Бамуржавын Риксү Найва. Яг банжа гэж хэлээгүй шүү дээ. Банжа Риксү Найва гэсэн шүү дээ. Банжа төвчтгүүний одоо язгуурт хамаарагдах юм зүйл. Яг банжа гэж хэлээгүй байгаа шүү. Бамуржавын Риксү Найва. Синдар Бамуржавын Риксү Найва. Ээч. Энэ за энэ үг бол тэл одоо чихэнд хоног. Синдар Бамуржавын Риксү. За тэгэхээр лүнгийн чонхор бол домдомбын жав бол биш бол. За жампгжийн жүжийн дагмид онсондуу догын шервч ээж. За жансан пагва. Жанчуу сэмба. Хонломмаас дээш жансан пагвын сэтгэл үндсэнд байгаа. Бие үгүй гэдгийг бол одоо дагмидыг онсондуу догын шерв. Илтэд одоо онж таньж мэдсэн энэ бэлгүүн бол яг нь дондомбын жав бас биш ээ гэж. Дондомбын жав маянде. Дондомбын жав маянде. Майраг багчиггийн саала дин говис дүви чойжин юм би ч. Дүви чойжин. Тэгэхээр жампгийн жүжийн дагмид онсон дугуйн шерв бол дондомбын жав маян юм. Ягаад гэвэл Мариг багчиггийн саала дин говис тэгээ Мариг багчиггийн саала одоо дин гова юу гэж. Мариг багчиггийн саала дин говис тэрэнд одоо их хэрэгтэй гэдэг нь бол түүнд одоо харгалзах хэрэгтэй гэсэн. Тийм ээ. Учираас лүвийн чожээ юм. Энэ бол уурмаг юм аа. Лүвийн чожээ. Лүвийн чожээ. За мамбын лагмад нянда за энэ бол энэ хэсгийг ингээд санаачих за. Энийг бол хэлүүлээ. Тажид дээр байгаа гэсэн. Тэр үед нь мамбын лагмад нянда чөөж. Мамбын лагмад нянда буюу одоо баг хулигны лагмад нянда үлдэгдэлгүй тэр нэрван бол яг нь дондомбын жав бас биш ээ. Тэр бол дүгүн медва замжаар авдаг. Тэр дүгүн медва. Дүгдэн гүнжин бол одоо тэ зовлон үнэн зовлонгийн шалтгаан гэдгийг бол байхгүй болгосон төдий ийм зүйл авдаг чи. Тэр мэдээж тийм ээ зөвхөн мамбын лагмад нянда товлохоор бол зөвхөн нямон багнж байгаа. Фанисын түүтгэр байхгүй. Хүн нярван тоглож байгаа төдий бол мамбын лагмад нянда бол бүхний утгыг олоогүй байгаа шүү дээ тийм ээ. Минавын нянда бол тоглоогүй байгаа шүү дээ. Мамбын нянда. За дондомбын жам маянд дүгүн медва замжийн равду чивэж. За тэгээд энд нэг ийм хоёр үгнүүд яваал байгаа шүү. Та нарыг анзаараад байгаа. Риксү Найва равду чива. Риксү Найва равду чива. Яг одоо ийм гэж хэл. Маш хэцүү болгож байгаа. Ийм үгнүүдэлтэй Риксү Найва гэдэг нь тэрэнд хамаарагдах гэж юм ингээд хурааж авчирч. Равду чива гэдэг ч юм бол яг одоо ингээд тасгээд тасалж байгаа шүү.
ийм төдий. Яг тэр төдий л юм. Равдучева. Ригнэ дүй гэдэг. Ригнэгийн дүй равчи гэж жаад гэдэг үг тийм ээ. Тийм нэг хэлцүү байгаа шүү дээ. Тийм ээ. Ригнэ гэдгээр бол юмыг хурааж авчирч ингэж том хүрээгээр өргөн хүрээнд тааж байгаа ийм үг. Равдучева гэдгээр бол юмыг таслан зогсоож байгаа. Ийм шүү дээ. А энэ одоо энэ үгний зовлон хэдүүлээ энэ юун дээр үзлээ. Гиндэн гончиг. Гиндэн гончиг дээр. Гиндэн нишүү үзэн шүү дээ. Риксүн аваад, риксүн аваад гэх. Риксүн аваад. Хонг. Яг одоо мөн биш гэж хэл. Маш хэцүү болгодог. Тэрэнд хамаарагдах гэдэг чи одоо ер нь ч одоо яг өөрөө ч зүгээр энгийн монголоор ч гэсэн яг тэр мөнгө гээд байгаа юм уу? Биш гэж хэлэх гээд байгаа юм. Тийм жоохон үгтэй байдал. За тэгэхээр бол Мамбын лагмид нянда чөжин Дон Домбын жам маянда дүгүн медва замжи равдучева юм. Дүгүн медва зам төдийл юм. Тийм ээ? Мамбын нянда. Равдучев. Няран даажим чөж. Няран даажим шүү. Няран даажим ба биш. Няран даажом. Няран даажим ба гэвэл ансгийг нь ойлгоно шүү дээ. Бодгаалыг хэлж байгаа. Няран даажим гэвэл түүний сэтгэл үндэсэнд байгаа тэр эрдмийг хэлж байгаа. Няран даажим дайснаа дарсан. Чөөж. Домдомбын жам маянда шидвжин жигвадан жэвич ирдэг. Шидвжин жигва. Няран даажим болвол домдомбын жав биш юм а. Ягаад тэгэхээр тэр хэдийгээр Испанийн түүтгэрийг твцсэн ч гэсэн мэдгэдэггүйний түүтгэрийн аюул бол хэвээрээ байгаа шүү дээ гэж. Тэрнээс айх айдсан. Хэвээрээ байна. Жэвичэр жудлама. Банчур лүви чойжинчэр мичэр жигдэн жэвичэр чөном нийтэн пагви цог денжин жавчуг маяндэ шэсун гэж. За энэ одоо саяны дээр гарсан бүх одоо нөгөө дагуудыг маань бүгдийг энд одоо даг готолцоод байгаа. Манвичэр энэ нэг даг нь. Лүви чойжин гэж тийм ээ. Лүви чойжин. За мечэр гэдэг нь бас нэг даг нь. Энэ нэг даг шүү дээ тийм ээ. Жигдэн жигвадан жавачэр гэж сая энэ шидвжин жигвадан жавачэр ингээд энэ гурван даг готолсон шүү дээ тийм ээ. Энэ төгсвэн юу лээ эхлээд дүнгийн жонхорч дондомбын жам маянда дон онсондодогоо тав зондод энэ дон омбордогоо тартуугдис цэ синдаржав эргэсүн аваа юм би чэр. За тэгээд дараа нь жансан пагийн жүжин дагмид онсондодогоо шэрв чойжин гэсэн. Тэн дээр дондомбын жам ягаад биш юм бэ гэхээр майрыг вагчгийн саладын говис дви чойжин юм би чэр гэсэн шүү дээ. Дви чойжин юм би чэр. За дараа нь Мамбил лагмын янда чойжин дондомбын жам маянда дүгүн медва замби равду чева юм би чэр. За энэ дагуудыг гол банчэр дви чойжин мечэр жигдэн жигвадан жавичэр гэдэг дагууд байгаа. Чөном 3 даг гарсан уу? 3 даг тий. 1 2 3. Ингээ 3 даг. За тэгээд юу чинь чөном нийтэм пагви цог гэж. Чөном нийтэм пагви цог. Чөном ни гэдэг нь бол юу хэлэх вэ? Нөгөө довын ч лүнгийн ч хоёрыг хэлж байгаа шүү дээ. Довын ч лүнгийн ч. Довын ч лүнгийн ч намба нийтэн пагвын цог гэдэг нь бол няран даажим. Няран даажим. Пагвын цог энэ одоо утгтын чуулган гэж хэлж байгаа. Тэр нь бол нянтой даажим, ранжил даажом хоёрыг даажом ба биш шүү. Няран даажом нянтой даажим, ранжил даажим. Энэ бол денжин жав болол биш юм а гэж. Ингэж. Хэмээн зарласан. Тэгэхээр чөном нийтэм пагвын цог гэдэг нь энэ чойжин юм шүү тийм ээ. Чойжин. Чойжин. Довын чойдон, дүнгийн чойдон, нянтой даажим, ранжил даажим чойжин. Денжин жавчуг маяндэ гэдэг нь бол төвжön чой байна шүү дээ. Денжин жавчуг маяндэ. За тэгээд энэ дараагаар нь банчэр, банвичэр, медви лүвичэж, медвичэр, жигвадан жэвичэр гэдэг ингээд рембашин дуу ингээд даг болж шүү дээ тийм үү. Энэ жудламаг бол энэ хэсгийг бол ингэж ойлгох нь шүү тийм ээ. Банчэр гэдэг нь даг нь бахна шүү дээ. Учир шалтгаан. Яагаад энэ
чой намбааны буюу догийн чой, дүнгийн чой, хагийн цог болсон янтоо даажим, аранжил даажим юу биш юм бэ? Дэнжин жав буюу дондомбын жав биш юм байна. Энэ ашдын аврал гэсэн үг шүү дээ. Ашид одоо одоо тартуг эцэс чандын аврал, ашдын аврал буюу үнэмлэхгүй одоо аврал. Ягаад биш юм бэ гэхээр Банвичэр, Эвичэр, Югадан Жавичэр хэмээн зарлигласан гэж. Ингэж ойлгох. За шэсүн дэна гүүсүмжийн дагны жинжин санжаа гончиг яажиг дондомбын жав юм аа. За тэгэхээр үнэмлэхгүй аврал гэдэг маань юу юм бэ гэхээр одоо гүүсүмжийн дагны жин уран лагшингийн мөн чанартай бурхан чухаг дээдл ганцхан юм уу цор ганц бурхан чухаг дээдл бол үнэмлэхгүй аврал болж байгаа. Үнэмлэхгүй аврал. Энд тэ чөөгү нээшин санжаа гончуг бол чөөгү нээшин номын лагшин бол Нева гэдэг нь бол Това гэсэн. Нева. Номын лагшин бол олсон. Тэгээ товлсон гэсэн. Нээшин. Лова павгийн цог намжаан тартаггүй чөөгөө дэр дод говичэрдээ гэж. Лова павгийн цог намжаан гэдэг нь бол лова павга тийм ээ. Нянто лова павга, аранжил лова павга, тэгчин лова павга бүгдээрээ бол тартаггүй чөөгөө буюу эцэс чандын тэр номын лагшин бурхны хутаг түүнд дор бол зорчих бол хэрэгтэй байгаамаа гэж. Тийм учраас тэр нь юу бахна? Үнэмлэхгүй аврал. Үнэмлэхгүй аврал. Бидний хамгийн одоо эрхэм зорилго энэ бол тэр чөөгөө товлох. Номын лагшин. Энд одоо зорчих хэрэгтэй. Юу? Түүнийг одоо олох хэрэгтэй, товлох хэрэгтэй. Тэл үнцэндээ төрүүлэх хэрэгтэй. Тийм учраас бол зөвхөн одоо бурхан чухаг дээдл үнэмлэхгүй аврал. Дон дамбын жав гэж. Жуд ламаа дамби дондуу дооае гэж. Дамбын дондуу дооае жавны санжаа няажиг юм гэж. Туа чөжи гүүжэн чир цогжин дэйн тартуг чирэр гэж. Тэгээд даваа павгийн цогоо бол дэйн тартуг буюу энэ чөөгөөгийн тартугийн дондомбын жав тартугийн чөөгөө тэр дод говь чирэр бол энд. Энэ бол жуд ламад бол маш том. Хэмээн зарлигласан. Эна явныжин овоо шагдуу юу гэж. Ийм учраас бол яах нь вэ? Хоёр авралын бол мөн чанар нь ямар юм бэ гэхээр үнэмлэхгүй болоод янгуух одоо тий хүнзүвийн жав, дондомбын жав хоёрын мөн чанар нь юу юм бэ? Нговийн найзуудлаа додоо тартугбын жавдэ дондомбын жав овоо юм. За бодит байдлыг нговийн найз. Бодит байдалтай бол додоо тартугбын жав. Додоо тартугийн жав бол дондомбын жав чинь мөн чанар. Тэгээд тар матугийн жав нь бол тар матугийн жав дэ хүнзүвийн жавын овоо юм. Энэ юу гэсэн үг вэ гэхээр говийн найзуудлаа додоо тартугаа гэж байгаа шүү дээ тийм ээ. Одоо зорчих одоо тэр эцс чанд зорчих гэдэг нь юу зорчих юу яриад байгаа юм гэхээр дамжийн додоо шүү дээ. Дамжийн дод. Бодмөрийн зэрэгээр тийм ээ. Бодмөрийн зэрэгээр яваад хамгийн одоо эцс чанд бол яах нь хүргэж байгаа тэр аврал бол дондомбын жав. Энэ дээр бол говийн найзуудлаа бодит байдал дээр бол ламжийн додоо тартугийн жав. Ламжийн додоо тартугийн жав. Ламжийн додоо гэж энийг ойлгоорой. Ламжийн додоо тартугийн жав бол дондомбын жав юм байна. Тэгээд тар матугийн жав гэдэг нь говийн найзуудлаа ламжийн додоо тар матуга гэдэг нь эцс чандын биш тийм ээ. Ийм авралыг бол хүнзүвийн жав мөн чанар.
Миний хэлж байгаа тайлбар болж байгаа юм. За бүгд хэл дээр уг данхан гашгараа л авах тий. Яг хуу тэгтээ одоо энэ хэсэг үгэн дээр одоо энэ дамжийн додоо тартуга гэхээр л тэгээд ер нь тодорхой болж байгаа тий. Ганц үг нь юм гэхээр овийн найзуудлаа ламжийн додоо тартугийн жав болов дондомбын жав. Тэгээд тар матугийн жав нь гүнзүвийн жав. За шиваны санжаа сог зумбуула ончиг жижүүдийн жумцэн яттэй гэж. За бурхан тэргүүтээ энэ гурвыг тийм ээ бурхан ном хувраг гурвыг чухаг дээд гэж одоо өгүүлсний учир шалтгаан нь юу юм бэ гэж. Гон чуг гэж. Гон гэдэг нь чухаг гэсэн. Чуг гэдэг нь дээд гэсэн. Чухаг дээд. Чухаг гэдэг нь юу гэсэн үг юм? Монгол хэл дээр чухаг гэдэг чинь ховор гэсэн үг шүү дээ. Ховор. Ховор гэсэн үг. Илбэг биш. Ховор гэсэн үг. Ховор тэгээд дээд гэж ойлгох хэрэгтэй. Яагаад ингэж хэлсэн бэ гэхээр ишинжийн нуруудан даавар чандман эрдэнтэй адил. Чандман эрдэнэ. Юу сансан бүхнийг бүтээдэг одоо тийм чандман эрдэнэ гэдэг байдаг гэж байгаа шүү дээ, тийм ээ. Ишинжийн нуруу, нуруу чандман эрдэнэ. За одоо гомб бурхны мутарт энэ төр барьсан байдаг ч цагаан гомб. Бид нар одоо цагаан махагалны ван энэ төр уржнан аваад байсан шүү дээ, тийм ээ. За тэрний одоо зүүн одоо мотор дээр зүүнний 2 дахь мотор дээр байгаа. Тэр ишинжийн нурууд авраг чандман эрдэнэ дугаа. Чөө дүүгийн гоноо гэдэг нь 6 одоо зүйлийн үүднээс бол ончиг гэж хэлж байгаа. За энэ ишинжийн нуруу бол ямар онцлогтой байдаг вэ гэхээр энэ шинжигээ бичсэн байх шүү. Энэ хэвлэлийн алдаа шүү. Энэ компьютероор бичсэн ном учраас энэ хэвхэд алдаа гарсан. Энэ ичинжийн нуруу шүү. Энтэйг адилхан. Энэ хоёр үг бол адилхан шүү. Энэ ин гэсэн байна. Энэ хэвлэлийн алдаа шүү. За энэ ичинжийн нуруу жигдэн жунва гомбатар гэж. За энэ чандман эрдэнэ гэдэг бол ертөнцид одоо учрах таарах нь бол ховор байдагтай адилхан энэ чухаг дээд ч гэсэн бол одоо таарах нь бол ховор байдаг. Чухаг байдаг. Тийм ээ. Чандман эрдэнэ ертөнцид одоо чухаг байдагтай адилхан чухаг дээд буюу бурхан ном хувраг ч гэсэн бол ховор. За норвуу яаласугийн дема медвар норвуу яаласугийн дема медвадар ончиг нийчин нэвийн дема мэд. За энэ чандман эрдэнэ нь бол одоо янз бүрийн одоо тэр зэв хөгжсөний одоо тэргүүтээ тэр үгүй байдагтай адилхан чухаг дээд ч гэсэн гмийн одоо тэр бол байдаг. Гмийн хэрэггүй байна. За норвуу чандман эрдэнэ нь бол одоо Улва сэлбийн түүдэн дэм ба дарга гэж. Үгүйрэл хоосрлын одоо тэр зовлон үгүйрэл хоосрлыг арилгах хүч чадалтай байдагтай адилхан чухаг дээд ч гэсэн бол дүлжаан дунгал сэлбийн түүдэн дэм. Чухаг дээд бол шавийн зовлон арилгах хүч чадал руугаа төгс байдаг. Энэ чандман эрдэнийн эрдэнтэй ингээд жигээд дүүрэлж байдаг. Одоо норвуу жигдэнжийн жан имбадар гэж. Чандман эрдэнэ бол ертөнцийн одоо чимэг болж одоо чимэг мөн байгаатай адилхан чухаг дээд ч гэсэн бол тарва дониржийн жан имба гэж. Чухаг дээд бол Нирваныг одоо хүссэгч Нирваныг одоо тусад чухалчлагч нугуудын бол бас чимэг нь юм гэж. Чимэг нь юм оройн дээд эрдэнэ юм жан юм ба. Норвуу жанжин чог юм ба дарга гэж. Чандман эрдэнэ бол яг хуу энэ чимэг бүгдийн дээд нь
мөн байгаатай адилхан чухаг дээд ч гэсэн авралын орн бусад бүгдээс бол хамгийн дээд нь мөн юм аа. Хамгийн дээд нь хожигсон бол авралын хамгийн дээд нь юм. Норвуу дод мад согжийн гоноо шэндүү мэжрүү дарар гэж. За чандман эрдэнэ гэдэг бол дээд доод тэргүүтний үүднээс бусдад үл урвах луга адил гончиг нийтжан ийм гоноо шандуу мэжрүү. За чандман эрдэнэ бол одоо заримдаа хамгийн дээд одоо эрдэнэ байснаа заримдаа өөр юмны хажууд одоо арай доошоо ороод доод болдог ч юм уу. Их мэтчлэн ингэж одоо урвж өөрчлөгддгүүтэй. Үргэлжид бол эрдэнэ бүгдийн хамгийн дээд нь байдагтай адилхан чухаг дээд ч гэсэн мөн одоо дээд доод болж бол элдв өнгийн шалтгаанаар бол урвж өөрчлөгддөг юм аа. Үргэлжид авралын орон бүгдийн хамгийн дээд нь хэвээрээ л байдаг. Тэрс урвж өөрчлөгдөж заримдаа авраа заримдаа аврахаа болдог ч юм уу тийм ээ. Заримдаа найдвар төрүүлээ заримдаа найдваргүй болдог юм уу. Тийм байдлаар урвж өөрчлөлт. Тэгэхээр бол бурхан чухагдээд, ном чухагдээд, хувраг чухагдээд буюу одоо томлом товс одоо тэр бодгаал тонлом үзүүлсэн гогдом ламдан гэдэг. За мөн одоо хамгийн одоо тэр одоо гогдон ламдангийн зам мөрөөр яваад хамгийн эцэс чамд нь хүрэх одоо тэр бурхан одоо чухагдээд хизээч урж өөрчлөхгүй гэдгийг бол хизээч алт. Ямар нэгэн байдал өөрчлөгдөж авралын дээд чухаг дээд юм аа. Тэр үечээр те жудламаад. За жумо гончир дэмичэр гэж. За бол ертөнцид гарах нь бол ховор тийм ээ жумо гончир. Дэмичэр гэж. За ингээд дандаа даг гол дэмаа мэдвэж. Хэрэггүй байдаг. Түүдэн чир. За тэр зовлонгоос арилгах одоо чадал угаад. Жигдэнжийн жанчур тэ жигдэнжин ертөнцийн бол тэмэг бол тэр дан чогнод чир хүн одоо дээд нь журва мэдва уурууж өөрчлөгдөхгүй учраас гончиг тэг бүгд дээд ямагт чтэй үг гончиг нийт гончхона гончиг жамба за гончиг нийт хэмээн зарлигалсан гэж аваа жидар жавсуудовын цүллаа гэж. За ямар мэт одоо чухаг дээд маань ийм мөн чанартай юм бол хэрхэн аврал одуулах ёстой юм бэ гэвэл тэгва түмэн адарнаа гэж. За тэгва түмэн адарнаа. За нийтийн ёсондоо болвол нийтийн хөлгөн их баг хөлгөн нь хоёулангийнх нь одоо хувьд бол нийтлэг ёсондоо болвол гранит хорвоо жидан чадвар ансунгийн дунгал жижигнэ дэла жави чарар нийтийн ёсондоо болвол за энэ одоо хүчтэй тийм ээ одоо амирмын одоо тэн хагасд нь айлтж байгаа ламирмын айл төрийн хутг нь ердөө энэ шүү дээ тийм ээ. Хорвоо жидан жиург. Хорвоо жидан гэдэг нь орчлон ерөнхий хийгээд ялангуяа муу заяаны зовлонгоос айх айдас юулаас болвол аврах юм аа. Тэгэл одоо бид нар чинь дээгүүр том юм яриад байгаа бол хамгийн ихдээ эндээс л одоо эхэлдэг. Эхлдээ энийг л байнга бодож явах хэрэгтэй. Муу заяаны зов тийм ээ. Хам тэр туусны зовлон аимшигтай гэж айх айдас. Үүнээс одоо аврах аврал юу илээ? Тэр бол гончиг сүмээс хорвоо жин одоо дунгал гэдэг нь бол муу заяа сайн заяанд ч гэсэн орчлон зовлон. Хүн болсон ч л зовлонтой, тэнгэр төрсөн ч зовлонтой. Энэ зовлонгуудыг за тэгээд энэ тухай бол хүн лам доож авах. Хүн доож авах. Нийтийн ёсонд оюунаас одоо их ламирмын хэн хагас нь бол одоо тэгвэл баг дунд төрөл гэдний тэрэн дээр бол одоо ингээд хамын зовлон, туусны зовлон, эрдийн зовлон төрөлтэй. Муу заяаны зовлон.
Тэгээд жаа вечер нин тагвана гончиглоор идэж идэж авсууд аваад гэж. За тэгээд одоо яг нь муу зайны ялангуяа одоо энэ орчлонгийн зовлон түүн дотроос муу заяаны зовлонгийн аюулаас бол аврахын тухайд бол үнэн зүрхнээсээ зүрхний мухраас бол чухаг дээдэд одоо редэ жадэ тийм ээ одоо юу гэх юм орилго төрүүлээд болвол аврал. А түүнээс биш чухаг дээдэд яагаад аврал одуулж байгаа юм гэхээр түүнээс бусд нь өөрснөө энэ аюул бас хэвээрэл байгаа шүү дээ. Одоо ертөнцийн тэнгэрүүд, бус савдаг, одоо янз бүрийн онгод тэнгэр эднэрт одоо муу заяанаас аврах, биднийг аврал аврах тийм чадал байхгүй маа. Ягаад гэвэл бид нар маань биднэртэй адилхан бас энэ орчлон дотроо байгаа. Орчлонгоос гитгээгүй адилхан одоо шаварч шигтгсэн байгаа. Тийм учраас бол тэднээс дээр одоо юу гэх вэ? Энэ чухаг дээдэд бол аврал. Тэдэнд л одоо биднийг аврах чадал. Тийм учраас түүнд аврал. За тэг чин түмэн Маянба дарнаа гэж. Тэг чин их хөлгөний нийт бусын ёсонд болвол тийм ээ нийт бусын ёс. Дагдан Жэвийн Симжаан тамжид Няман бадан Шижаан дэвис жигнэ гэж. За их хөлгөний ёсонд бол одоо онцгой тэр их хөлгөний одоо ёсондоо бол би болоод тий би өөрөө болоод хамаг амтан Нисванис хийгээд мэдхтүүний түүтгэрээс одоо түүтгэрийн одоо энэ аюулаас аврахын тухайд авруулахын тухайд тийм ээ зүрхний мухраас энэ сэтгэлээс үнэн зүрхнээс гончиглоор идэж идэ жамдууж идэх. За тэгэхээр дунгал дамба одоо бид нар үзсэн тийм ээ журвын дунгал дунгалжийн дунгал тэгээ журвын дунгал чаваад үжижийн дунгал энэ бүгд бол зовлон үнэн гэдэг чинь бол одоо нэг талаасаа бид нар бол зовлон үнэн гэдэг чинь өөрт байгаа зовлон зарим зүйлийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм аа. Зовлон үнэн гэдэг. Яагаад одоо би ингэж юу? Би яагаад ингэж зовоод байна? Ингээд одоо өөрт тохиолдсон зовлон хүлээн зөвшөөрөхгүй. Тэгэл зовлонгийн угаасаа мөн чанартай ийм одоо ертөнц хорвоод байгаагаа ухаарахгүй. Тэгээд өөрт тохиолдсон нэг өчүүхэн жоохон зовлон мянга түм дахин үржүүлээд түүнийгээ бодоод улам нэмж одоо шаналаад ингээд яв. Энэ одоо бас буруу. Тэгээд зовлон үнэн гэдгийг ухаараагүй нэг зовлон үнэн гэдгийг мэдэх юм бол яах вэ? Зовлон бол хүлээн авах. Одоо тий. Бас мөн чанар нь зовлонгийн мөн чанарт бол зовлон ирэх амжиггүй тэрийг хүлээн зөвшөөрөөд одоо чадах юм бол энэ одоо юу гэх юм инженеэр сэтгэлийн тэнхээ шиг одоо хүлээж авч чадах юм бол чинь нэг талдаа уужмах нь шүү дээ тийм ээ. Тэгэх юм бол түүнээс гарах арга замыг эрэлхийлэх юм самбаа сөхөө олж болно шүү дээ. Хүлээн зөвшөөрөөд энэ бол одоо зайлшгүй маа ийм зүйл дамжихгүй зовлон үнэн юм аа. Тэгээд арга замаа ч гэсэн бол эрэлхийлэх самбаа бол магадaltaй тийм. Ихгүйгээр л одоо улам л шаналаад яагаад би гэж ийм байх ёсгүй гэл ингээд л одоо нөгөө жижигхэн зовлонгоо одоо хэд дахин үржүүлээд шаналаад тэгээд стресстэй юм бол зовлон дээр зовлон өөрөө зохион бүтээж шүү дээ. За тэгэхээр бол ян тавгаана чөлөөр өдөөж өдөөж амдууж чирэр гэж аврал одуулах нь бол ийм юм. Баг хүлэгний ёсоор бол тэгэхээр өөрийнхөө одоо Жүд ламаа гэдэг одоо энэ сая татаад байгаа Айдрын гэгэний айлцсан ном бол риг буюу язгуур гэдэг ийм одоо хэсгээр хэлдэг юм аа. Язгуур гэдэг нь бол одоо өөрснийхөө биеийг чагнаад хүмүүс сэтгэлээ чагнаад өвчтөн хүн одоо хаана өвчнгээ биеэ чагнадаг шиг сэтгэлээ чагнаад би үнэндээ одоо баг хүлэгний номонд дуртай байна. Хүлэгний номонд дуртай байна. Надад одоо аль язгуур нь бол арай одоо юу гэх юм хүн байна. Харилан арай надад сэтгэлд ойр байна гэдэг хүлээн зөвшөөрөх мэдээж таньж мэд. Тэрнээс одоо их хөлгөн гэхээр л мундаг, баг хөлгөн гэхээр ичгүр одоо юм шиг ингэж хүлээж авахгүй гэсэн шүү дээ тийм ээ. Тэгээр бол баг хөлгөн бол одоо энэ дээд энэ маяг. Тэгвэл түмүүн ёсоор нь орвоо жидэн жураг. Ялангуяа
Муу заяаны зовлон аюулаас аврах бодод янз тогооно гончглоор. За их хөлөгний одоо язгуур тийм ээ. Одоо арай өөрт ойр байгаа бол тэгчингийн риг садва гэж байгаа шүү дээ. Хөлөгний одоо язгуур байгаа бол түнд риг садвын даг бол одоо их хөлөгний ном сонсох хамаг амьтны тухай одоо аль дүр одоо энэ бүгдийг амьтны хамаг амьтны тусын тулд ихэд энэ ном тэгээд одоо хоосон чанарын тухай номыг одоо сонсоод нүднээс нулимс гарах биеийн шар ус босох тэргүүтээ шинж тэмдэг илэрч байвал одоо хөлөгний одоо язгуур байна гэж. Баг хөлөгний ном сонсоход бол түүнд одоо мэдрэмж илүү онцгой биеийн шар ус тий мигнэ чууд аваад юужи бавууд аваад тий одоо биеийн шар ус тэргүүтээ ийм шинж тэмдэг илэрч байгаа бол баг хөлөгний ном бүр чинь одоо урдын авьяас байх ийм шинж байгаа гэж байна шүү дээ. Тэгэхээр бол тэр дагууга энэ мэтэр л одоо бид нар бол тэгэд чиглэлээр идэж явж жавсуу доо. Дээд давуу тэгчинжийн жамдуу дээ гэж. За энэ дээрх одоо өгүүлсэн их хөлөгний энэ аврал буюу хамаг амьтныг бол одоо нисванис болоод мэдхүүний түүтгэрээс энэ одоо аюулаас авруулахын тухайд одоо үнэн зүрхнээсээ тухаг дээдэд аврал одуулж байгаа. Энэ нь бол тэмэнжийн жамдуулаа чачашийн гоно чадвар. Баг хөлөгний одоо цагны одоо хамаг амьтны тухайд аврал баг хөлөгний аврал одуулахаас бол дөрвөн зүйлээр бол хамжаатай байна. Онцлог ийм дөрвөн зүйл байгаа. За дөрвөн зүйлийн үүднээс бол чадвар павга буюу үлэмж илүү байгаамаа. За юу юм гэхээр мегва симжанла мегва хүнд удовын чадвар гэж. Симжан мегва симжанла. За зоригдол нь бол одоо хамаг амьтан зоригдож байгаа тийм ээ. Анхаарал хандуул төс тэмдэг одоо бусад одоо амьтан ийм одоо ялгамжаатай. Санжаа ховжир хайлан бий чадвар. Бурхан бол одоо бурхны хутгийг олохыг бол одоо хүлээн зөвшөөрч байгаа. Ийм нэг юм. Барайв жанчин довгийн чадвар. Барайв жанчин довгийн чадвар буюу довга гэдэг нь энэ дээр бол одоо това гэсэн санаа шүү дээ. Барайв эцэс үр дагавар нь бол дээд бодийг бол олох ийм ялгамжаа. Олох довга гэдэг бол дандаа бол энэ онж таньж мэдэх гэж гэсэн үг л дээ. Одоо зүгээр ингээд юунаас харуул тийм ээ славараас харуул одоо толиноос харуул гэсэн л орч. Харин одоо энэ чүн ч юм уу үзэж байгаа энэ бол брав жанчин товын чадвар гэсэн сан. Това гэдэг нь заримдаа бол ойлгох хэрэгтэй. Тэр үе одоо энэ барайфт нь бол жанчин товын чадвар. Тэгмэнжийн жавдо сэлжиномын чадвар гэж. Баг хөлөгний авралыг бол түрээрээ дарах ийм ялгамжаа лугаа төгөлдөр юм аа. Ийм дөрвөн зүйлийн ялгамжаатай. Түрээр дарах тийм ээ. За одоо сэлжином баг түрээр дарах гэдэг нь ямар маяг вэ гэхээр одоо хааны одоо хүү хэдийн нялах байсан ч одоо өндөр настай мэрэгэн төшмөл бол түүнд бол мэхийн хүндэтгэл үзүүлж. Тэр нь бол яаж байгаа хэлбэр гэхээр хааны нялх хүү бол түүнийг хаан язгуураараа бол түрээр дарж байгаа. Хаан язгуур. Түүнээс биш бол тэр чинь насанч баг одоо өндөр насны хүндлэх ёстой байдаг. Тэрэнд ч одоо шаардлага хангахгүй. Эрдэм ном нь бол одоо хаан ч хүрэхгүй одоо хүний хилээрч ярьж сураагүй нялхгүй бол тийм ээ. Тэр одоо өндөр насыг насалсан мэрэгэн түшмдийн хажууд бол одоо эрдэм ном энэ төр ярих байхгүй шүү дээ тийм ээ. Хэдий тийм байгаа боловч тэр одоо мэрэгэн түшмэд хаан хөвгүн бол ингээд ихийн ёсолдог. Хаан язгуураар түрээр дарах. Түүнтэй адилхан түрээр дарах. Тэр маягаар их хөлөгний аврал хамаг амьтан зорьсон хамаг амьтныг одоо тэр хоёр аюулаас Сванис болоод мэдхүүний төдгөрийн энэ аюулаас аврахын тухайтад аврал одуулж байгаа. Баг хөлөгний аврал одуулдаг. Түрээр дарах. Баг хөлөгний аврал бол зөвхөн өөрийнхөө хүчлэнгийн аюул тэн дотроосоо муу заяаны зовлон тийм ээ хамт төрөхгүй. Тэгээд энэ айц аюулаас
одоо намайг авраач гэж аврал. Тэр айх айдсны үндсэн дээрээс аврал. Тэгэхээр бол энэ бол баг хүлэгний аврал. Нөгөөх нь бол их хүлэгний аврал. Хамаг амьтны тусмын тулд агуу их сэтгэлийг төлж байгаа. Түүнийг сүрээрээ дарах. Ийм одоо ялгамжаал төгөлдөр юм. Анд тэгэхээр энэ бүгдийг харахад тэгээд бас өөрийгөө ч гэсэн үгүй тань чинь би бол одоо айл нь ч байхгүй шүү дээ тийм ээ. Баг хүлэгний дотроо тэр ялгамжаатай тэр муу заяаны зовлон заримдаа бүр там гэрд гэдгийг бол байдгийг ч одоо бараг санахгүй ийм л байдалтай байна. Хөөшиг хар одоо байгаа. Тэгэхээр үнэн мөн чанар говийн найцудлаа гэсэн шүү дээ. Түрүүн тийм ээ говийн бодит байдал гэдэг бол бидний энэ үйл манс чинь ямар аимшигтай зүйлүүдийг бүтээгээд бидний хүлээж байгааг тоосоо санах. Тэр бол их хүлэгний одоо тэр хамаг амтны гэж байгаа бол баг хүлэгний түрээр энэ дай өнөөс өмнө ойлгом. Чадвардан дэм биш үү те жанлаа гэж. Хүндүү доодон хайлан догдон сэлнүм бар Еве раншин оном шиен чадваржи тэгва чогчор гончиг жаврав сонваган дэни жавсуу сонваа намж чогж яжаа хэмээн зарлагдсан гэж. Энэ одоо саяны дээр үг тийм ээ. Хүндүү доо буюу юу вэ? Оо. Тий аваад өдөр тэгвэл түмэн мада хорвоож идэн жавар ансан тэла жавичэр эн тавана жавсуу дооадан чин түмэн маян баданаа дагдан жавис жандаж дэдаван пагва тэ мэг симжанла мэгва симжанла гүндүү даваа гэж шүү дээ гүндүү дав. Тэгээд бол санжаа товорж авъя. Татвар санжаа бол товжир хайлан бий. Татвар брайв жанчин догвын. Татвар тэгминжин жамдаг сэлж юм бэ чадвар гэдэг энэ дөрвөн ялгамж байна. За тэр бол энэ шүү дээ. Гүндүү давын татвар хайлан дог гэдэг нь бол санжаа товжир хайлан бий. Татвар сэлж номбаа гэдэг бол их хөлөгний аврал бол тэгминжин жамдаг сэлж юм. Татвар евер аншин оном шийн одоо энэ дөрвийн үгнээс бол тэгва чогчор гончиг жав рав юу тийм ээ гончиг жав рав одоо дээд аврал сонваан эний жавсуу сонваа намжи чог юм гэдгийг одуулж нугууд дээд юм хэмээн зар тэсүн дээд дарна жавнажи ёндон намла самэн ява самэс ява гэж тийм ээ ява самэн ява дамбингоне жамдуужид гойдэ чадвар пагдудлаа дагны домбо шамбонна жумдан чодлоо жавсуучид дижэ ладу шэначод жамын ала ёндондан мүдэг шинжи шүнлүгла жеда жедар намсамба деда дедэр гончодла даги симни дадуржур дедэр тамжид чимэмбис думтан жонжис лагсамдан самлаг намжис жомидвин домбо чожин метонго шисон энийг яхан гурван яруу. Дээдон санжаа ласуугийн гончиг сумла жавсуу сонваа ян паян чадвар жандан дэндээс. За дээрх одоо үгүүлсэнтэй одоо дагуу бурхан тэргүүтэй чухаг дээд гуравт аврал одуулснаар бол аврал одуулах нь бол мөн тус эрдэм бол ялгамжаатай юм гэж. Тус эрдэм нь бол бас ялгамжаатай. Намбаас за ямар ялгамжаатай юм гэхээр намбаа санжаавар зүдваа гэж. Чухаг дээдэд аврал одуулах юм бол бурхны шашинтанд багтана гэж. Бурхны шашинтан болж байгаа юмаа гэж. За энэ одоо дүнтаа шүү дээ. Дүнтаа тийм ээ. Яаж одоо бурхны шашинтан муу юм уу биш юм уу гэдгийг нь бол мэдхийн тулд бол гончиг сүмд аврал одуулж гин үгүй юу гэдгээр нь бол шалгууртай. Гончиг сүм. Тэгэхээр гончиг сүмд аврал одуулна гэдэг маань юу юм? Нэг юмнаас авраач гэсэн бодол шүү дээ тийм ээ. Гончиг сүм. Авраач гэж.
Авраач гэдэг бодол маань бол хоёр янзлаа шүү дээ. Нэг нь бол одоо муу заяаны зовлонгоос авраач айх айдас эхлээд хэрэгтэй шүү дээ. Айдасгүй бол аврал одуулахгүй шүү дээ, тийм ээ. Тэгэхээр бид нар орвоо жидэн жавргийн зовлон бол дахин дахин санаж явах хэрэгтэй нэг эндээс муу заяаны зовлон, орчлонгийн зовлон таньж мэдэхгүй бол түүнээс айх айдас төрөх. Айдасгүй хүн хинт аврал од. Ямар шаардлага байхгүй шүү дээ, тийм ээ. Тэгэхээр л одоо энэ хамгийн эхлээд тэр дунгуулжийн дунгуул, жирийн дунгуулыг бол одоо мэд. Ерөнхий одоо нийтлэг одоо орчлонгийн зовлон болоод ялангуяа муу заяаны зовлон дахин дахин санах хэрэгтэй, тийм ээ. Тэрнийг санах мөнх одоо түрүүн энэ урьдах сэдв бол Дембаши байсан хутгийн дөрвөн үнний эхнийх нь зовлон үн. Зовлон үнэн дотроо дөрвөн хэсэгтэй тийм Мэрдэгва, Дунгуулва, Донгоо, Дагмид. Тэгээд тэн дотроо Мэрдэгва мөнх ус гэдэг. Мөнх ус учраас яах нь гажиг журва. Жүжин шэнла дэва. Тийм ээ. Ямар олон учир шалтгаанд үндэслэж ингэж оршиж байгаа. Тэр бүгд байхгүй бол тэгээд яах вэ? Ингээд учир шалтгаанаас хамаарч байгаа учраас тэгээд муу заяанд онох нь амархан байна шүү дээ. Өнөөдрийг бодож байгаа санаж байгаа маань ямар шүү байгаа вэ те үйл хөдлөл бие хэл сэтгэлийн одоо үйл хөдлөл нь ямар байгаа вэ гэдэг. За тэгээд за шүнгээсээ нэх яагаад тийм ээ тэгээд би бас нэг намбаа санаж. За тэгэхээр бол гончиг сүмд аврал одуулсан нь бол ямар ялгамжаатай онцлог одоо юм тус эрдэмтэй юм бэ гэхээр бол гончиг сүмд аврал одуулснаар дотоод одоо бурхны шашинтанд бол тооцогдох юм аа. Тийм аа. Домбоо тамжижийн дэнд үжрүү аавал. Аа домбоо тамжижийн дэнд үжрүү шүү. Энэ цанваар бүгдийн өөр шүтэн үндэс нь бол гончиг сүмд аврал. Он сагвын лайжин дэва сарвжин садурж руу. Урдийн одоо хураасан үүлийн түүтгэр бол одоо нэмгэрэх болоод барагдах болно. Гончиг сүмд аврал одуулснаар шүү. Гончиг сүмд аврал одуулснаар нэмгэн одоо үүлийн түүтгэр нь бол барагдаад зузаан нь бол одоо нэмгэрэх ийм одоо тус эрдэм байгаамаа гайхамшигтай. Тэгээд одоо гончиг сүм гоёа багштай аврал одуу. Урдийн үйлцэн аимшигтай одоо хүнд нүгэл хилэнцгийн үйл нь энэ төрөлдөө муу зүйдлэх төдийгөр идлээд ингээд барагдж байгаа энэ гайхамшигтай одоо тийм тохиол түүх байгаа шүү дээ тийм ээ түүх. Тэрэн шиг тэр гончиг сүмд аврал одуулсан тус эрдмээр бол урдийн одоо тэр үүлийн түүтгэр зузаан нь бол нэмгэрэх юм нэмгэнүүд нь бол барагдах юм. Содномжийн цогц жаачин бус суваа. Буйны чуулганыг бол тэр агуу их ах. Буйны чуулган. Энэ одоо хамгийн хэрэгтэй юм шүү. Юус буян байхгүйгаас л хутаг бодисадын сэтгэлийг төрүүлэх хоосон чанарыг онж таньж мэд. Энэ бүгд маань ерөөсөө асар их өндөр үнэтэй зүйл. Өндөр үн. Тэрний одоо үн өртгийг юугаар төлөх? Буйнаар л. Бидэнд буян хураах нь хамгийн чухал. Тэр бол гончиг сүмд аврал одуулсан. Содномжийн човыг агуу ихэд. Мидэн ми маян бэм барчиж мэцүг шиг хүмүүн хийгээд хүмүүн бусын одоо орлол бол үл чадагдах. За хүмүүн бус гэдэг нь бол одоо энэ ми маян тийм ээ. Ад. Хүний хорлол ойлгом. Жи самбын самбаа тамж дуваа гэж. Юу сансан бүхэн болов тийм аа. Тэр энэ бол буйнаас л харгал. Тэр буйныг яаж ураах вэ? Гончиг сүмд аврал одвол. Жи сам. Дөнгөж ихтэй санаж гинөө. Жачир орлын доо. Жачир орлын доонд арчин дөнгөж эхлэхэд банчин сономд агуул амын татсан. Чин их чааны манай одоо их чааны хамгийн ихэнд татж байгаа юм. Ерөөсө дооны лүн байгаа шүү. Дооны лүн. Тэн дээр содном намын дэдэр дунгал тамжицэл содном дамба ми самба намжин дүв.
учир орлогын доо. Буян гэдэг бол боловсрохоороо бол зовлон бол арилгадаг юм аа. Харин буянтай одоо хүний хансан бүхэн бүтдэг юм а гэдэг Бурхан багшийн өөрийнх нь айлцсан айлд тодорт байгаа шүү дээ. Бурхан багш. Содном намын тэдэр дунгал тамжид сэл. Соном дамба миин самбаа нам. Дүв. Ажиж. Тэр дагуу жи самбын самбаа тамжид бол дуу юм. Найгав андур мэдүн шин. Тэгэхээр жугаг дээд гуравт аврал одууснаар бол хүү өстэй бол муу заяан дунгах. Эцс чандаа бол Бурхны хотгийг олвол ийм тус эрдэм дуга төгөлдөр юм шүү гэж. Жамдоо дүнжүү баалаа гэж. Жамдоо дүнжүү баа гэж. Жамдоо дүнжүү баа чам. Балдан даваад авгийн зохиос. Балдан даваад ав. Өмнө жүгийг зохиосон Балдан даваад авгийн Жамдоо дүнжүү баа гэж. Энэ ном байгаа шүү. Би бол Жамдоо дүнжүү баалаа. Гинин сумла Жамдоова Дэний думжид заваин гэж. Гинин сумла Жамдоова Дэний домбожатын заваан юм аа. За гинин тэргүүтээ гинин гисэл гэлэнд аврал одуулаад. Энэ бол энэ самар бүгдийн 8 самарын үндэс суурь шүү гэж тэгээд андаг санжаа жавсунва ядаг андур доми журр гэж. Хэн одоо бурханд аврал одуулна. Тэдгээр бүгд бол муу заяанд онцгомаа. Ийлүний банаас дэдэг лаяил үтвөө гэж. Хүний биеийг бол орхиод тэгэхээр бол аврал одуулснаа, гонжиг сумд аврал одуулснаа Тэнгэрийн биеийг олсон юм аа. Тиймээс ингээд парчин дүй балай. Жавсан содном сугьёдна донсом дия нодучун. Жамцоо чимбүү чуидэр хүлжи шалвар галаан үе. Чи жачир сүнсоо. Тэр сүн. Эмэм бол агуу ихэд арилгасан болоо гэж. Аврал одул. Энэ дээр он савын лайжийн дева сарвжин гэдэг дээр хэмж хэлэхэд бол өрдийн хураасан үйлийн төтгөр нэмгэрнэ гэсэн. Зузаан нь нэмэр. Түүний гончиг сүмд аврал одуулсны намингаар шүү. Тэр намин боловсроо аврал одуулсаад бид нар нэг үйлдэл хийж штэ аврал одуулах. Уг дээдэд аврал одуулах юм акшн гаргаж штэ. Англи хэлээр бол акшн гэдэг тийм. За тийм үйлдэл хийж байгаа. Тэр үйлдэл хийсэн түүний үр дагаварт түүний намин тэр үйлдэл маань боловсроод ямар үр дагавар гаргаж байгаа юм гэхээр Зузаан үүлийн түүдгэрийг бол нэмгэлж өгдөг, нэмгэнийг нь бол барж өгдөг. Ийм одоо юм шүү гэж. Он лайжийн Девас сагвын урдын он сагвын лайжийн Дева бол лайжийн Дева маань яг үг гэхээр нөгөө гончиг сумд аврал одуулсны намингаар сарвжин садурж байгаа. Намингаар энэ дунд тийм санаа. Лайжийн Дева намин гэдэг. Намбар мемба. Тийм боловсролноор бол сарвжин садурж байгаа. Тэгээд одомжин чог жаачин булсагва мидэн ми маянбын барчижис мэцүгва жи самбын самба тамжи дуа найгуу андур мэдүн шин хартуг санжаа товын паяндан дэмбэ дэмба юм. За ийм аврал одуулсан. Ийм тус эрдэмтэй юм шүү. За энэ хүрээд бол одоо харчин жидөнгийн жавсум буюу гурван авралын хэсэг бол энэ хүрээд дүүрч байгаа. Дараагийн хичээл дээрээс тажид дээр